2026 оныг одоо боловсролыг дэмжих жил болгоо зарлагдсан байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд одоо боловсролын чанар хүртээмж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдээ оруулсан байна. Тэгээ сургууль цэцэрлэг болохоор 108 сургууль 95 цэцэрлэг одоо байр нь стандартын түвшинд хүргэнэ гэсэн байна л та. Тэгэхээр 26 онд эхэлнэ гэж ойлгож байна. Тэгээд улсын төсөв дээр нэлээд ачаал ирэх бах шинэ сургууль цэцэрлэг бараг 200 гарan сургууль цэцэрлэг барих нь л дээ. Тэгэхээр бид нар чи одоо нөгөө өмнөх олон жил ярьж байгаа сургууль цэцэрлэгийн барилга уддаг гээд тэгээ ер нь нэг олон нийтийн барилгынхаа стандартыг барилга утгуулалтын яам энэ яамдууд хоорондоо уялдаж яриад стандартуудаа шинчлээд нэг маягийн зурагтай болоод мөн одоо ер нь тэр сургууль цэцэрлэг олон нийтийн барилгыг хурдан барих боломж болцоо шинэ технологи судалж байгаа ийм зүйл ер нь байна уу? Одоо саяхан Хятадд угсармал технологиор 20 давхар барилгыг нэг өдөрт бариад ашиглалтанд оруулж байгаа тухай мэдээнүүд явж байна. Барилгын технологи юмнууд сайжирж байна, өөрчлөгдөж байна. Ер нь бас нэг хөрөнгө мөнгөний хувьд ч хэмнэлттэй хурдан төргөө хугацаанд барих ийм боломжууд, ийм технологи, ийм материалууд гараад ирсэн л дээ. Тэгэхээр энийг ер нь судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна уу? Тэгэхгүй бол одоо дахиад 200 гаруй сургууль цэцэрлэгтээ бид нар хэдэн жилэл ноцолдох байх л та. Тэгээд сүүлд нь үн мөн өссөн гээл зарим нь дуусгаж чадахгүйгээл ингээл асуудал үүсэх байх. Тэгэхээр энэ сургууль цэцэрлэгийн барилгын нэгдүгээрт нь тэр зураг төсөл стандарт хурдан дүргэн барих тал дээр судалгаа шинжилгээ байна уу? Хоёрдугаарт нь нэг маягийн зураг мурагтай байгаад бас энэ хувийн хвшлийнхаа хөрөнгө оруулалт, төр хувийн хвшлийн түншлэл лийнхаа асуудал дээр л онцгой анхаарч ажилламаар байна л да. Одоо тэр хууль нь орж ирэх гэж байгаа гэдэг хэлжсэн. Тэгээд сая ч өгнө 2 жилийн өмнө инх хамгаалсан сайдын үед бас хувийн хвшилтэйгээ түншлээл нэлээд олон Улаанбаатар цэцэрлэгийн асуудал шийдсэн, түрээсэлсэн гэл ингээл ярьдаг. Тэгэхээр яг одоо энэ дээр дөрвтэй хийсэн судалгаа байна уу? Ер нь хувийн хвшлийнхаа нөөц боломжийг ашиглахгүй муу л гэдэг ямиг л би одоо дахин яриад байгаа. Одоо хувийн хвшилчин борлуулалтанд буурсан орон сууц барьцаагаал байдаг. Тэгтэл уг нь одоо ингээд төртөөгөө түншлээд хурдан түргэн хаана ашигтай хөлбөрөөр хийх юм бол энэ нэг 200 сургууль цэцэрлэгийг бол Монголын барилгачид нэг жилийн дотор л барьчин дөө. Энэ их одоо жилд 19 20 мянган айлын орон сууц барьж байгаа барилгачид бол доор нь л барьж хийчих ажил байгаа. Тэгээд энэ дээр нэг тийм зоригтой өөрчлөлт нэг тийм бодлогын арга хэмжээ авбал яад юм бэ л гэсэн ийм санал байгаа. Тэгээд нэг төр хувийн хвшлийн түншил гэхээр л өртөг мөнгөний асуудал ярьдаг. Тэр тэргүүл дэлхийн нийтэд жил ирэх тусам бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо энэ жил 10 тэрбумаар барих сургуулийг 2 жилийн дараа 12 тэрбумаар л барина. Дахиад 2 жилийн дараа 28 онд 14 тэрбум л болно. Хүссэн үсээгүй. Тэр тэргүүл дэлхийн нийтэд бүтээн байгуулалтын зардал өсөж байгаа. Тэгэхээр төрүүлж хийгээд энэ хүртээмжээ сайжруулад хувийн хвшлийнхаа боломж олцоог ашиглаад ингээд явах юмн дээр ер нь эдийн засаг хөгжлийн яам ямар санаачлагтай ажилт юм бэ гэдэг. За дараа нь аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт нэлээд их хийх шаардлага байгаа. Тэгээд номын сайд бас өнөөдөр ярьсан байсан баг хүүтэй зээл хувийн хвшилд олгоноо банкудаар дамжуулж гэдэг. Тэгээ миний олж сонссноор бол нэг 50 тэрбум төгрөгийн их усрал байгаа юм шиг байна лээ. Тэгээд тэр нь бол яг нь аялал жуулчлалын салбарт ханаач хүрэхгүй л дээ. Тэгээд бүр олон жижиглээд өгөх юм бол дөрвтэй хөрөнгө оруулалт болохгүй нэг хэдэн жуулчны баазд хуваагаад өгчих юм бол нэг 0 жорлоо хийсэн гэл ингээл. За эхний асуултанд эхлээд боловсролын яам бат жаргал дарга хариулах 6 номер. За гишүүний асуултанд хариулъя. Боловсролын яам бат жаргал. Гишүүний асуусанчлан энэ нэг сургууль цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалт барилгын явцад бол одоо маш хугацаа алддаг. Өнгөрсөн жилүүдэд бол ялангуяа энэ бараг 10 жил үргэлжилсэн юм асуудлууд бол байдаг. Зүгээр гол шалтгаан нь юу вэ гэдээ бид нар бас сангийн яамтайгаа ажлын хэсгийн төвшөнд бол ингээд аваад үзэхэр зэрэг зураг төсөлгүй барилга одоо төсөв батлагдаж явах. За тэгээд зураг төсөл нь батлагдаад гараад ирэхээр зэрэг төсөв нь нэмэгддэг. Магадлалаар ингээ үе шаттайгаар нэмэгдэх. Энэ бүх процесс нь өөрөө маш хугацаа авсан ийм асуудал байт юм л. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацааны сургамжаас бид нэр ямар ч үс иж бүрэн зурагтай. За тэгээд нөгөө жишг зургийг одоо бид нар бариад явахаар бас холболтын асуудал гарч ирдэг. Дид бүтцийн холболтын асуудал. Тэрийг ч гэсэн ер нь урьдчилж ер нь тодорхой болгож хийж ингээ шийдэх юм бол барилгын
компаниудын хувьд бол энэ хурдны хувьд бол тэгж 2-3 жил орохоор бол асуудал бол биш юм байлээ. Тэгээ бид нар энэ санхүүгийн төлөвлөлтөө ч гэсэн бас сангийн яамтайгаа бас уялдаад хамтраад энэ төлөвлөлтийг хийж байгаа. Жишг зургийн тухайд бол бүх төрлийн жишг зургууд бол гарч байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр энэ зураг төслөл батлагдаад одоо ингээд магадлан барилгын хөгжлийн төвөөр одоо ингээд хянагдаад ингээд явж байгаа. Тэгээ жишг зураг дотроо бол бас орчин үеийн таны хэлсэнчлэн одоо дулааны алдагдaltaй ногоон хэв маягийн энэ жишгүүдийг үл нэвтрүүлээд одоо шинжилсэн одоо 26 оны шинэ барилгууд дээр бол энэ шинэ жишг зургаараа явахаар төлөвлөгдөд ажиллаж байгаа. Энэ дээр нэмж асуухад бачаргал дарга энэ 108 сургууль 95 цэцэрлэг гэдэг тэгж байгаа шүү дээ. Гэтэл бид нар нөгөө бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэдэг концепцээр урт хугацаанд явъя гэж байгаа шүү дээ. Тийм учраас эхний ээлжинд дандаа бага сургуулиуд бариад тэр чинь угаасаа бага төсөв шаардагдана. Тэгээд одоо байгаа сургуулиудынхаа бага ангийн хүүхдүүдийг энэ бага сургууль руугаа оруулаад ингээд явна гэсэн тийм бодлого явж байгаа гэж би ойлгоод байгаа. Энэ дээр бол яг тийм бага юм уу ахлах юм уу гэдэг тодтгол бол байхгүй байна. Энэ дээр та хариултаа 6-8. За байнгын орны даргын тодорхойлгонд хариулъя. Тийм ээ, энэ 26 оны жилийн төлөвлөгөөн дээр бол яг тодорхойлон наривчилжуул заагаагүй бодлогынхоо хувьд бол яг ийм хэрэгцээ шаардлага байна гэдгийг гаргаж ирсэн. Одоо харин бид нэр одоо байнгын орны даргын ахалсан ажлын хэсэг чанарын асуудлыг хариуцж байгаа. Одоо манай хүртээмж болон хөрөнгө оруулалтын асуудлаар одоо галуутрах гишүүнээс ажлын хэсэг хахалаад ажиллаж байгаа. За яг энэ хүрээнд бол наривчилсан тооцоолууд бол хийгдээд байршил, за мөн түнчлэн чанартайгаа уялдуулаад баг сургууль нь хаана байхын, за ахлах сургууль нь хаана байхын, за засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төрөлдсөн ахлахуудыг одоо яг хаана ямар түвшинд байгуулах вэ гэдгийг ажлын хэсгээр ярилцаад төсвийн боловсруулалтын түвшинд бол бид наривчилсан тооцоотойгоор бол оруулаад явах боломжтой гэдэг үүднээсээ урьдчилаад бодлоготой бол үндсэн томоо хэрэгцээ шаардлага бол тусгаад 108 95 гэдэг тоо гаргаж ирсэн. Нийт 45-45-ыг бол одоо энэ жилийн төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ дээр нэмээ сая энэ төсөвтэй холбоотой түрүү бас баяр гишүү хэлж байна л да. Энэ дээр сангийн яам юм уу эдийн засгийн хөгжлийн яам хариулах уу? Одоо жишээлбэл нэг сургуулийн төсвийг 3 жилд хувааж тавиад байгаа байхгүй. Тэгэд одоо сүүлийн үеийн технологиор нэг жилд нэг сургуулийг бол компаниуд бол барьчаад байдаг. Улс барих болохоор 3 жил тэгэл жилээс жилд нөгөө өртгөн өсөөл дахиад зураг төсвөө шинжилээл магтлагаар оруулаад ингээл одоо заваарад явдаг асуудал газар авж байна. Тэгэхээр энэ дээр ямар бодлого сангийн яамнаас барьж байгаа вэ? Ганбат сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга 4-8. За яг бид бол төсвийн боломжтой уялдуулаад төслүүдэд тусаж байгаа. Бид ер нь сүүлийн жилүүдэд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр болсон газар сонцгоо анхаарч байгаа. Бид бол энэ хүрээндээ газартай зураг төсвөнд бэлэн ийм сургууль цэцэрлэгүүдийн барилгыг ер нь нэг жил төсвийн тавьд дуусгах юм бодлого тавьж байгаа. Зарим тохиолдолд 1-2 жилийн хугацаанд дуусгах юм байдлаар бол явж байгаа. Заавал бид 3 жил хувааж барьна гэсэн бол байхгүй байгаа. За эх жил бид нэр босрлын жилгээ зарлсантай холбогдуулан эх оны төсөвдөрсөн газраас сургуулийн хүртээмжээр бол онцгой анхаарч байгаа. Энэ дээр бол бид бас одоо эх оны төсвийн төслийг боловсруулахдаа энэ дээр бол онцгой анхаарч бол ингэж ажиллахаар бол босрлын хамтаа хамтарч ажиллаад явж байгаа. За аялал жуулчлалтай холбоотой асуултад 8 сайд хариулъя. За асар гүшүүний асуултнаас хариулъя. За манай аялал жуулчлалын салбарт ер нь бол доктортой дараагийн 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа. За бид нар саяхан олон улсын томоохон байгууллагатай хамтраад одоо өөрсдийнхөө 2030 он хүртэлх стратеги баталсан. Энэ дээр нэг 2 сая жуулчин хүлээж авна гэж үзэж байгаа. Инхийн тулд бид нар ер нь бол төр хувийн хвшил аль аль талаасаа нийлээд нэг 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт буюу нэг 11 их найдын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. За тийм ч учраас бид нар одоо энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс бага хүүтэй урт хугацаатай зээлийг гаргаж байгаа. За өнөөдөр засгийн газраар тогтоол батлагдсан. Энэ жилдээ бол нэг 200 орчим
тэр төгрөгийн санхүүжилтийн их үүсвэр гаргах боломжтой. Энийг хийхдээ арилжааны банкны үндсэн суурь зарчим дээр сурлын арилжааны банктай хамтарч гаргахаар төлөвлөж байгаа. Тэгээ хосоод гишүүнтэй санал нэг зүйл юу байна вэ гэхээр энэ ингээ нэг удаа хийгдээд ч юм уу бага хэмжээтэй хийгдэх юм бол энэ амтчгүй амарчгүй болоод дуусах хаа. Тэгэхээр бид нар дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжсэн буюу одоо өвлийн улирал үйл ажиллагаа явах боломжтой болгож өөрийнхөө одоо аялал жуулчлалын байгууллагуудыг үйл ажиллагааг тэлсэн, за хөрөнгө оруулалт оруулсан. За үүнээс гадна одоо олон улсын стандартад нийцсэн байдлаар өөрсдийн байгууллагуудаа сайжруулсан тохиолдолд энэхүү санхүүжилтийг өгөхөөр 13-аас 14 төрлийн бүтээгдэхүүн болгож гаргахаар одоо бэлтгэл хангагдаад байж байгаа. Тэгээ энийг бол дараагийн 5 жилийн хугацаанд доктортой явуулж ээж энэ салбарт хөрөнгө оруулалт одоо бодтоор орж за тэгээд одоо олон улсын стандартад нийцсэн энэ дэд бүтцүүд бий болоод 2030 он гэхэд тэр одоо бидний зорилт тавиад байгаа 2 сая жуулчныг хүлээж авах боломж үүснэ гэж үзэж байгаа.